Топ лойворчид сонгуультай бэлдэж сенсац хөөгд эхэлжээ. Одоогоос яг 2 жилийн өмнө 2 лойворчин гол дүрдэн тоглосон өндөр хэмжээний заллин мэхлэл бүхий жүжиг Монголын хэвлэл мэдээллийн салбарын тайзан дээр тоглогдсон байдаг. Жүжигийн нэр Манд 2-т мандат олгоё. Ерөнхий найруулагч мэрэгжлийн лойворчин Манд 2, туслах найруулагч доктор гэх галаар ид. Ер нь яагаад хархуугийн Манд 2 хэмээх энэ лойворчинд мандат олгоё хэмээх зохиол бичигдсэн юм бэ? Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл хэмээх байгууллагыг намын өвөрт хийж Монголын сэтгүүлчдийг хуулийн төлөгдсөн захиалагт бичвэр бичдэг бичгийн машин болох зорилготой байсан нь одоо илэрч байгаа ба энэхүү санааг бодож олсон бүлэглөө үржид гол санаагаа далдалж тойрогдуулахын тулд найруулсан жүжиг байлаа. Улмаар гол дүртэй харгуугийн Манд 2 өөрөө тоглож хэлмэгдсэн хүний дүрийг бүтээсэн ба бүгд энэ жүжигч хууртаж сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлээ тавиад туужсан юм. Үр дүнд нь тэртээ дэргүү зөрчлийн хуулиар цэгцэндээ орж эхэлж байсан гүтгэх гэж хэрэг эрүүгийн хууль руу орж ирэх гэж байна. Одоо тэгээд эрүүгийн хуультайгаар жаргацгаандаа цөмөрөө. Ерөнхийдөө энэ 2 жилийн хугацаанд энэ этгээдийн хийсэн ажлын гол цөм нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг эрүүгийн хууль руу шургуулах гэж оролцсон ба үүнийхээ удирдгал болгож өөрийгөө шүүмжилсэн хүн бүрийг цагдаа тагнуул бүр эрүүгийн цагдаагаар айлган сүрдүүлж амайг нь хамхахаар оролдож ирсэн байдаг. Энэ замыг манай хатуу мэдээ хөтөлбөр өөрийн биеэр туулсан. За энэ бол тусдаа сэдв. Яг энэ лойврынхаа 2 жилийн босгон дээр энэ лойврчин бас л нэг сенсац тэгдэж 250 сая төгрөгөөр намайг алуулах гэж байна хэмээн дөвчгнэж эхэллээ. Энэ бол нөгөө Манд 2-т мандат олгоё жүжигийн удаах ангил да. Ойлгож ядах юм алга. Уг жүжиг нь улсын хурлд нэр дэвших бэлтгэд ажил буюу дөтгөөр үзэгдэл юм. Цаашдаа олон ч зохиол бичигдэж олон ч удаа хэлмэгдэж охирсон хүн болж жүжиглэнэ. Ер нь энэ хүн ямар нэг акц хийхээ өмнө хэлмэгдсэн хүн болон жүжиглдэг. Тоочёлдоо хамгийн анх тэрбэр галаар идтэйгээ хамтран Манд 2-т мандат олгоё хэмээх эмгэнэлт дүр бүтээсэн. Дараа нь байдал эвгүүтэд ирэхээр Монголын сэтгүүлчид худалдагдсан байна. Надад итгэж хэмээх жүжиг найруулан мөн л өөрөө гол дүрдэн тоглож бүр олонний өмнө уйлж үзүүлсэн гэж мөн ч авьяастай лойворч юм байгаа. За дараа нь хатуу мэдээгээс шидсэн занганд орж намайг огт танихгүй үнтэй нэг хөнжилд оруулж жаргаах гэсэн аймарын бэлдсэн байна эднэр чинь хэмээн худлаа дөвчгнэж цагдаа тагнуулын нэр барин орил самнаж бөөн сүр хүчийг үзүүлсэнийг бид харсан. Тэр хэрэг одоо цагдаа дээр явж байгаа удахгүй дэлгэгдэн. За бас хагас жилийн өмнө жилүү контрол комментатор нэвтрүүлэгт орж миний амь насанд халдах гэж байсан. Эхнэрийг минь үртэл дагаж мөрдөн энэ тэнд явж байна гэж утсаар ярьж мессеж хүчиж байлаа гэж худлаа сенсацлж байсан мэрэгжлийн худалч үнэлтэй. Шоуч Манд 2 л гэр бүлийг нь мөрдсөн байхад тааг дугуй амаа хамгаад суу гэж. Одоо харин тэрээр өөрийнхөө хар талгааг 250 сая төгрөгөөр үнэлэн шоудаж байна. Яасан ч хямдхан толгойвдэ чаавас. За тэгээд цалингаа тавьчих чадахгүй байгаа хүнд их мөнгөч байж мэдхэл юм. Гэх мэтчлэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийг лойвордож авсныхаа 2 жилийн ой дээр ээлжит жүжигээд эглэж тайзан дээр гарan хоолоогоо засаж эхэллээ. Энэ хүнд бүүтэг ятгах тусам нь нягтал. Тэрээр уран цэцэн үгтэй, үнэмшин мундаг яриатай, унгааж бөмбөрүүлэх нулимстай, уйлж итгэмээр дүртэй. Ер нь л төгс лойворчны бүх шинжийг өөртөө агуулсан хүндээ ятгах тусам нь нягтал.